хайсана. За 40,000 олцсон байна. 40,000 олцсон байгаа болохоор маш их баярлж байна. Гэтэ 40,000 олно гэдэг бол бидний зорилго биелсэн гэсэн үг биш. Явж байсан дэвлээ 40,000 болцсон болохоор ямар нэг бичлэг хийх хэрэгтэй. Юу ч гэсэн хамгийн түрүүнд ихлэ баярлсан талархснаа илэрхийлээ тий. Бишээ энэ амар тэнэг эхлээд байна. Дахиад эхлэе. Одоо амар сүртэй эхлэе за. За. Би харавагын л 40,000 гэдэг газар төрж өссөн хүн биш л дээ. 40,000 гэдэг бол та бүхний яч. Дээрэс нь хээр тал тусах гэрэл гээгээ тал далаглах цэцэгсэн гавья билээ. За одоо шууд эхлэв. 40,000 гусан болохоор хэдүүлээ нэг сонирхолтой бичлэг хийх цаг нь осон гэж бодож байна. Юу вэ гэхээр асуулт хариултын цаг. Та бүхэн надаас ямар асуулт асуухыг хүсэж байна? Тэрийг яг одоо YouTube-ийн доор комментэн дээр бичихгүй шүү. Энэ би болохгүй юм бичихгүй. Facebook дээр ч бичихгүй. Гэрийнхаа ан дээр ч бичихгүй. Математикийнхаа дэвтэр дээр ч бичихгүй. Эсвэл ажлынхаа нойлын газрын нойлын цаасан дээр бичиж болохгүй. Ерөөдөө юу хаана бичих ёстой вэ гэвэл Twitter.com руу Twitter.com чашаа. Twitter руу ороод та бүхэн бүртгэлтэй бол нэвтэрж ороод бүртгэлгүй бол асуулт асуухыг хүссэн шүү дээ. Бүртгэлтэй бол нэвтэрж ороод бүртгэлгүй бол Twitter-т бүртгүүлээ. Дараа нь яг энэ доор харагдж байгаа хаштагийг ашиглаад асуултаа асуугаад твит товчийг дараарай. Ямар нэг пост бичиж байгаатай адилхан твиттерэн дараад ямар асуулт асуухыг надаас хүсэж чинь тэрийгэ бичээд араас нь юм эсвэл урд нь юм уу тэр твитэндээ багтаагаад энэ хаштагийг оруулаад асуултаа асуугаарай. Би тэгээд дараа нь асуултыг чи харж агаад энгийн биш асуулт дажгүй асуултаа бол тэрэнд нь хариулаад бичлэг болгоод оруулах гэж байгаа. Дажгүй асуулт энгийн асуултыг нэг тооцохгүй. Энгийн асуултанд юу байж болох вэ гэвэл нөгөө ямар хоолнд дуртай вэ? Эсвэл хинтэйгээ амьдэрдэг вэ? Эсвэл тэрэнд яагаад дурлсан бэ? Эсвэл хэлэх дуртай хүч юу вэ ч юм уу? Тиймэрхүү юмнуудад бол хариулахгүй. Тэгээд онцгой гэсэн тэгээд сонирхолтой гэсэн асуултнуудад хариулаад дараагийн бичлэгээ. За дараагийнх нь жоох ер нь нэг тийм бичлэг оруулах гэж байгаа. Хизээ бичлэг оруулахыг хэлж мэдэхгүй байна. Явчихсан нэг тийм бичлэг орно. Энэ бичлэгний доор тэгээд асуучдаг шүү. Энэ бичлэгний доор тэгээд Twitter дээр асууна гэдэг чинь балаа юм шиг энэ бичлэгний доор асуучдаг шүү тэгээд. За бичлэг маань ерөөхдөө дажгүй явж байна. Бичлэгээ жоохон уртсах гад энэ би нэрээ нэг юм санснаас хааг марцсан. Энийг авсаа. Энэ 40,000 баяр яг ингээд энийг захиалсан байсан хгүй. Тэгээд бүр мартсан байсан. Бүр энийг чинь баг 500 сабстай байхдаа захиалсан. Тэгээд 40,000 сабс дээр энэ ирж гин. Тэгээд энэ хаанаас ч ирсэнтэй бүр тоошороо дарагцсан. Өнөөдөр ирээд аав гээд энэ юу вэ гэхээр микрофоны суурь байгаа. Бүр хэлхээ мартсан биш. Микрофоны суурь ингээ дээшээ доошоо болно. Дагаад ингээ хөдөлчих гээд идэг ингээ. Дагаад хөдөлчих гээд идэг ингээ. Доошоо дээшээ доошоо биш. Дээшээ доошоо 1 2 1 2 right kurigashi now 1 2 right одоо ойртоод ирэнгүүтээ ойртоод ирэнгүүтгээд амар чангуулаад одоо сүлдээ бүр ингээд спикер микрофоны эвдэлчгүүдээ. За нэг ийм юмтай болсон. Окей. За тэгээд та нар асуулт асуухыг хүсвэл Twitter дээр яг энэ доор харагдж байгаа хаштагийг ашиглаад асуултаа асуугаарай. 40,000 хүргэсэнд бүгдээрэнд нь баярлалаа. Балаараад YouTube-ийн доор асуугаад байдэн шүү. За хоёр дахь хэлчлээ. Энэ удаагийн бичлэг ингээд дууслаа. Баяртай. Өө нэр эцэтний жилхэд миний YouTube сувгийг subscribe дараагүй бол дараарай. Instagram дээр даахыг хүсвэл дагаарай. Болсон.